Сайн байцгаана үзэгчдээ төвцөг 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. 2026 он манай улсад бодлого, хууль төсвийн бодит ажил болж хэрэгжих эхний алхмаа хийсэн онцлогтойгоор эхэлж байна. Шинэ оны ажлын эхний 7 хоногт улс төр, эдийн засаг, нийгэм соёл спортын салбарт өмнөх онд яригдж хилэлцэгдэж батлагдсан шийдвэрүүд бодит амьдрал дээр хэрэгжиж эхэллээ. Иргэдийн өдөр тутмын амьдралд мэдрэгдэж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татлаа. Өнгөрч буй энэ 7 хоног 2026 онд Монгол улс ямар бодлого, ямар зорилтыг баримтлан урагшлах вэ гэдгийг тодорхой харуулсан 7 хоног байлаа. Энэ оны эхний өдрөөс Монгол улсын 2026 оны төсвийн тухай хууль албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн нь шинэ оны эдийн засгийн хамгийн том үйл явдал байлаа. Улсын хурлаас баталсан нийцсэн төсвөр нийт 31.9 их 80 төгрөгийн орлого төвлөрүүлж 32.9 их 80 төгрөгийн зарлага гаргахаар тусгасан байна. Төсвийн алдагдлыг эдийн засгийн доктортой байдал сөргөөр нөлөөлөхгүй төвшөнд барихаар тооцоолжээ. Засгийн газраас 2026 оны төсвийг хүний хөгжил чиглэсэн, нийгмийн хамгааллыг бэхжүүлсэн, бизнесийн орчныг дэмжсэн төсөв гэж тодорхойлж, инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдийн худалдаа авах чадварыг хамгаалах зорилтыг онцолсон юм а. Шинэ оны эхний ажлын өдрүүдэд салбар яам агентлагуудад батлагдсан төсвийн дагуу санхүүжилтээ авч, өмнө нь баталсан төлөвлөгөө хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлаа албан ёсоор эхлүүлсэн нь бодлогын төвшөнд ярьж байсан асуудлууд бодит ажил болж эхэлснийг харууллаа. 2026 оны төсвүүдээр энэ төсвийн төлөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж дотоодын бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлтөнд эзлэх хувийн хвшлийн орон зайг тэлэх, хувийн хвшлийн баялаг бүтээгс энэ салбарыг дэмжих ийм төсөв болж чадсанараа онцлогтой. За дээрээс нь 188 мянган иргэдээс санал асуулт авч энийг тодорхой хэмжээнд тусгаж чадсан ийм төсвийг өргөн барьсан. За тэгвэл улсын хурал дээр төсөв хэлцэг явуулсан энэ гол өөрчлөлтүүд дээр бол улсын хурал дэмжиж энэ хэвээр нь гол үзэл баримтлалыг бол баталснараа энэ жилийн төсвийн онцлог болж чадлаа. Боловсролын салбарт энэ онд 5.3 их 80 төгрөгийн төсөв хуваарлагдсан нь энэ салбар сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр санхүүжилтэд тооцогдож байна. Шинэ оны эхний 7 хоногт боловсролын яамнаас орон нутгийн боловсролын байгууллагуудад санхүүжилтийн хуваарийг хөргүүлж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ төсвийн хүрээнд анги дүүргэлтийг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, багш ажилтнуудын нийгмийн баталгааг дээшлүүлэх, цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хөдөө орон нутагт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөл, тендерийн ажлуудыг эхлүүлж, зарим бүс нутагт барилгын ажлыг хаврын явдлалд эхлүүлэх бэлтгэл хангагдаж эхэлжээ. Их дээд сургуулиудын хувьд судалгаа инновацид суурилсан сургалтыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэрэгжилтэн бэлтгэх зорилтыг шинэ оны эхнээс тодорхойлон сургалтын хөтөлбөрөөр шинжлэх ажлуудаа эхлүүлсэн байна. Харин эрүүл мэндийн салбарт энэ онд 1.3 их 80 төгрөгийн төсөв батлагдсанаар энэ салбарт олон жил яригдж ирсэн асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх боломж бүрдэж эхэллээ. Шинэ оны эхний 7 хоногт аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шинжлэх, оншилгоо эмчилгээний чанарыг сайжруулах ажлууд эхэлсэн байна. Яралтай тусламжийн болон тусгаалсан төвүүдийн чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогоч шинэ оны эхнээс хэрэгжиж эхэлжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалаар авах боломжтой зарим үйлчилгээний хүрээг тэлэх, эм хангамжийг докторжуулах чиглэлд тодорхой ахиц гарч байгааг холбогдох байгууллагууд онцолж байна. Эрүүл мэндийн салбарынхны цалин 26 оны 1 сарын 1-ээс 30% үндсэн цалин нэмэгдүүлнэ. За дараа нь үе шаттайгаар 2 удаа нэмж нийтдээ 75% болгоод ингээд 2026 онд багтаад эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 3 сая хүрэх. За мөн та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт бид хэлсэн засгийн газраас 27 хоног эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаатай холбоотойгоор бид 27 онд эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 3.5 саяд хүрэх ийм тогтолцоороо шилжгээр бэлтгэл ажилд орж байгаа. За ингээд их үүсвэрүүд их асуудаг. Хаанаас их үүсвэр гарч байгаа юм бэ гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр гол их үүсвэр бол 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас
10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараагийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай их усыг үйлчилгээг хомих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал би зөвхөн ганцхан жишээ ярихад эрүүл мэндийн хөнгөлөлтөө эмийг та бүхэн мэднэ. Ердөө 2хан төрлийн эм хөнгөлөлтөө эмээс жилд 20 тэрбум төгрөг зарцуулж байна. Бид бол их олон шалгалтуудыг хийснийг та бүхэн мэдж байгаа. Үүнтэй холбоотой шаардлагагүй жишээлбэл зүгээр одоо витамины хүний өвчнийг эмчилдэггүй эмийг хөнгөлөөд тэгээд одоо тэрэнд одоо 7 тэрбум төгрөг зарцуулж байна гэдэг маань өөрөө бас энэ даатгалын мөнгийг үргэлжлэн байгаагийн нэг хамгийн бага жишээ. За гэх мэтлэнгийн олон сахилга баттыг сахиулах ажлууд хийгдэж 157 тэрбумын хэмжээтэй гарганаа. 2026 оны төсвийн хүрээнд нийгмийн хамгааллын салбарт ч бодиттой өөрчлөлтүүд хэрэгжиж эхэллээ. Ахмад насны тэтгэврийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилттой бүлгийн өрхүүдэд чиглэсэн тэтгэмж, халамжийн шинжилсэн журам 1-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлснээр олон айл өрхийн амжиргаанд бодит дэмжлэг болж эхэлсэн байна. Мөн нийгмийн даатгалын тогтолцоонд хийж буй шинжилгээг хүрээнд шимтгэлийн уялдаа тэтгэвэр тогтоох нөхцөлийг илүү шударга, ойлгомжтой болгох зорилт тавигдсан бөгөөд холбогдох байгууллагууд иргэдэд мэдээлэл зөвлөгөө ажлуудыг шинэ оны эхний 7 хоногт эрчимжүүлжээ. Энэ нь нийгмийн хамгааллын тогтолцоог илүү доктортой, шударга, хүртээмжтэй болгох урт хугацааны бодлогын нэг хэсэг хэмээн тайлбарлагдж байна. 2026 оныг Улаанбаатар хот бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлалтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэг жирэгдийн санаачилгыг дэмжих бодлогууд шинэ оны эхний 7 хоногоос бодитоор хэрэгжиж эхэллээ. Нийслэлийн засаг даргын хамгийн газраас бизнес эрхлэгчдэд хамгийн их хүндрэл учруулдаг зөвшөөрөл, бичиг баримтын шат дамжлагыг багасгах, зарим үйлчлэгийг захин хэлбэр шилжүүлэх, давхарцсан журам шаардлагуудыг зэгцлэх чиглэлд тодорхой алхмууд хийж эхэлсэн байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдэд хотын зүгээс дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд саад болж байсан зарим зохицуулалтыг уян хатан болгох бодлогоч шинэ оны эхнээс хэрэгжиж эхэлжээ. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн хувьд тодорхой хүлээлт найдвар төрүүлсэн үйл явдал байв. Нийслэлийн хэмжээнд стандарт зөрчсөн хаяг самбар төр байгууламжийг зэгцлэх, хотын үзэмж, аюулгүй байдал сөргөөр нөлөөлж буй асуудлыг шатараатай шийдвэрлэх ажлууд ч шинэ оны эхний 7 хоногт эхэлсэн байна. Энэ нь нэг талаас бизнесийн үйл ажиллагаанд тодорхой зохицуулалт авчирч байгаач нөгөө талаас хотын орчныг илүү эмгцэгцтэй, иргэдэд ээлтэй болгох зорилготой гэдгийг албаныхан онцолж байна. Хотын дэд бүтэц, автозам, нийтийн эзэмшлийн талбай ашиглалттай холбоотой асуудлуудыг илүү системтэйгээр шийдвэрлэх бодлогоч шинэ оны эхнээс яригдаж холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлаа эхлүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, автозамын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах чиглэл тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Шинэ оны эхний 7 хоногт мэдээлэл сурчлагын ажлуудыг эрчимжүүлжээ. Эдгээр зохицуулалт нь хотын амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, иргэдийн аюулгүй тав тухтай орчин бүрдүүлэх зорилготой юм. Соёлын салбарт 2026 оны эхний 7 хоног идэвхтэй өнгөлөг үйл явдлуудаар эхэллээ. Улаанбаатар хотод өвлийн улирал зохион байгуулагдаж буй үзэсгэлэн соёлын арга хэмжээнүүд нь уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, иргэдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор өрнөж байна. Уламжлалт соёл, нүүдэлчин өвийг сурчлах өвлийн наадам, соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил шинэ оны эхнээс эрчимжид, орон нутаг зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөөнүүд тодорхой болж эхэлжээ. Энэ нь соёлын салбар шинэ оны эхнээс идэвхтэй ажиллаж, иргэдэд соёлын үйлчилгээ хүргэх бодлогоо хэрэгжүүлж эхэлснийг харуулж байна. Спортын салбарт энэ оны эхлэл мөн л идэвхтэй өрнөлттэй байлаа. Улсын чанартай болон чөлөөт сонгомол бүхийн тэмцээнүүд, оюуны спорт, тулааны спортын төрлүүдийн аврах шалгаруулах тэмцээнүүд шинэ оны эхэнд зохион байгуулагдаж, манай улсын тамирчид дотоодын болон олон улсын тэмцээнүүдийн бэлтгэлдээ орсон байна. Спортын холбоод байгууллагууд 2026 он зохион байгуулах тэмцээн, уралдааны хуваарь олон нийтэд танилцуулж, тамирчдын бэлтгэл сургуулалтыг эрчимжүүлэх ажлуудыг эхлүүлжээ. Энэ нь спортын салбарын хувьд шинэ оны эхний сорилт цаашдын зорилтоо тодорхойлох чухал үе байлаа. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны хувьд 2026 оны төсөвт бид нар одоо маш тийм
даруухан аль болохоор шинэ бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэй хуучин эхэлсэн байгаа бүтээн байгуулалтуудаа дуусгах ийм хэмжээний бид нар төсвийн төслийг өргөн барьсан байгаа. Тэгээ энэ дээр одоо нийт ерөөсөө өмнөх жилүүтэй харьцуулах юм бол маш бага хөрөнгө оруулалт байгаа. Нийт 62 хөрөнгө оруулалтыг ерөөсөө дөрөвхөн нь шинэ хөрөнгө оруулалт. Бусд нь бол дандаа хуучин юмнуудаа дуусгах. За энэ 4 хөрөнгө оруулалтын 3 нь бол спорттой холбоотой ийм одоо барилга байшингийн хөрөнгө оруулалт, нэг нь аялал жуулчлал. Тэгээд энэ сумдад байгаа бидний хойч үе үр хүүхдүүд тэд нар маань одоо дэлгэцийн хамааралтай, дээрээс нь одоо бие бэлтрийн хөгжлийн хувьд ч гэсэн жилээс жилд муудаж байна. Тийм учраас бид нар сумдад энэ спортын барилга байгууламжуудыг барьж энэ хүүхдүүдийг дэлгэцнээс илүүтэй спортод биеийн тамирт дуртай болгох ийм бодлого бариад ажиллаж байгаа маа. Тийм учраас энэ 4 хөрөнгө оруулалтаас маань энэ таны санал дээр 2-ыг хасъя гэд ингээд оруулаад ирсэн байна. Гэтэл одоо жишээлбэл нэг нь энэ Баян Үлгийн аймгийн Үлгийн сум гэдэг аймгийн төвлөлтөө энэ одоо аймаг 118 мянга гаруй хүн амтай. Тэгээд ихэнх нь бас энэ аймгийн төвдөө амьдардаг. Нийт хүн амынхын 40% нь өсвөр насны хүүхэд залуучууд байждаг. Тэд нар маань орж хичээллэх спорт зал ерөөсөй байхгүй. За энэ Сэлэнг аймгийн Сайхан сум гэдэг 10 гаруй мянган хүн ам амьдарч байна. Бас спорт зал ерөөсөй байхгүй. Тэнд байгаа хүмүүсээс асуугаад хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт юу вэ гэдээ асуухаар спорт зал гээд нэг номерт гарч ирдэг байхгүй юу? Тэр ийм зардлуудыг маань хасгаа болооч. Би бол одоо тухайн жишээлх юм бол одоо төвийн бүсийн тойрогоос 2 удаа сонгогдсон тэнд байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг маш сайн мэдж байгаа. Одоо энэ цээл ухтаалын замыг бас хасна гэд санал ороод ирсэн байна. Гэтэл эн чинь манай тариаланчдын гол зам болох гээд байгаа байхгүй. Газар тариалангийн тойрог зам гэж одоо Төв аймаг, Сэлэнг, Эрдэнэтийг ингээ холбосон юм тойрог зам болох гэж байгаа. Тэгээ энүүгээр манай тариаланчид одоо тариа будаагаа зөөх, төмс хүнсний ногоогоо зөөхөд маш чухал. Эдийн засгийн ач холбогдолтой зам байхгүй юу? Зүгээр л нэг зам барих гээд байгаа асуудал биш. Ийхүү 2026 оны ажлын эхний 7 хоногт Монгол улсад төсөв санхүүжилтүүд бодитоор олгогдож, бодлого шийдвэрүүд хэрэгжиж эхэлж, бизнес, нийгэм, соёл, спортын салбар шинэ оны хэмнэлтэд орж эхэлсэн нь онцлог үйл явдлуудын нэг байлаа. Энэ 7 хоног нь 2026 бодлогоо ажил болгох, зорилтоо хэрэгжүүлэх замд орж байгааг харуулсан, эх саруудын чин хандлагыг тодорхойлсон чухал эхлэл болж үлдлээ. Хууль төсөв бодлого нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж эхэлж байгааг харуулсан энэ эхний 7 хоног нь шинэ оны өнгө төрхийг тодорхойлж цааш үйл явдлын суурийг тавьсан онцлогтой байв. Таймер үргэлжилж байна. Энэ 7 хоногт манай улсад эдийн засагт гадаад валютын нөөц түүхэндээ түвшинд хүрч, инфляци оролтод интервалд орсон ч өсөлтийн бүтэц салбарын тэнцвэргүй байдал анхаарал татлаа. Энэ 7 хоногт Монгол улсын эдийн засгийн орчинд гадаад валютын нөөц, инфляци, эдийн засгийн өсөлт, мөнгөний бодлого зэрэг гол үзүүлэлтүүд эерэг дөхөө өгсөн ч тодорхой эрсдлүүд хадгалагдсаар байгааг харууллаа. Юуны өмнө Монгол улсын гадаад валютын албан нөөц 2025 оны эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум ам доллар давж түүхэнд дээд түвшинд хүрснийг Монгол банк мэдээсэн юм. Энэ нь өнгөрсөн оны 11-р сарын эцэстэй харьцуулахад 19%-аар буюу ойролцоогоор 1 тэрбум ам доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм. Валютын нөөц инхүү өсгөд үйлчлэгээний дансны алдагдал буурч, барааны импортын өсөлт саарсан нь урсгал дансны алдагдлыг багасгахад эерэг нөлөө үзүүлсэн байна. Үүнтэй зэрэгцэн 2025 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан нь банк санхүүгийн байгууллагууд хямд өртөгтэй санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлжээ. Нөгөө талаас экспортын орлогын бүтцэд өөрчлөлт гарсан нь анхаарал татлаа. Хэдийгээр нүүрсний хэлийн үнэ буурсан ч зэсийн ханш өсснөөр барааны экспортын орлого харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан байна. Тухайлбал 2025 оны эхний 11 сард нүүрсний экспортын орлого өмнөх оноос 39%-аар буурч 3.2 тэрбум ам долларт хүрсэн бол зэсийн баяжмлын экспортын орлого 73%-аар өссөн байна. Үүний зэрэгцээ инфляцийн дарамт цаарч ихсэн нь энэ 7 хоногийн гол эерэг мэдээ байлаа. Хэрэглээний үнийн индекс 2025 оны 12 дугаар сард 7.5%-тай гарч сүүлийн 1 жилийн хугацаанд анх удаа Төв банкны зорилттой түвшинд орж ирэв. Ялангуяа түвшнээс бусад импортын барааны инфляцийн нөлөө буурч оны турш 2%-аас дээш байсан бол 1.7% болж саарсан байна. Харин хүнсний бүлгийн үнийн өсөлт 11.1%-тай гарч өмнөх саруудаас саарсан ч өндөр түвшинд хадгалагдсаар байгааг Монгол банк онцоллоо. Ийм нөхцөлд 12 дугаар сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 1.51%-аар бууруулах санал гарсан ч гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Учир нь инфляц зорилттой түвшинд орж ирсэн ч шатхууны нийлүүлэлтийн доголлоос үүдэн инфляцийн суурь төсөөлөл 1.21 хувиар нэмэгдэх эрсдэл байгааг Төв банк анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан Монгол банк мөнгөний болон макро зохистой бодлогын уялдааг сайжруулах чиглэлд бүгд найрамдах Солонгос улсын Төв банктай хамтран уулзалт семинар зохион байгуулсан нь энэ 7 хоногийн онцлог үйл явдал байлаа. Энэхүү хамтын ажиллагаанд бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа юм. Харин бодит эдийн засгийн гүйцэтгэлийг авч үзвэл Монгол улсын эдийн засаг 2025 оны эхний 11 сард 6.4 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар 34.6% өсөлтөөр гол нь нөлөөсөн бол үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 10.1 хувиар өсөж дэмжлэг үзүүлжээ. Уул уурхайн салбарын нөлөө 8.6% байсан нь өмнөх оныхоос буурсан ч нүүрсний биет экспорт нэмэгдэж, зэсийн божигдлын борлуулалт огцон өссөн орлогыг нөхсөн байна. Гисэн эдэж үйлчлэгийн салбарын өсөлт эрс саарсан эдийн засгийн бүтцийн эмзэг байдлыг харууллаа. Тус салбарын өсөлт 2024 онд 10 гаруй хувь байсан бол 2025 оны эхний 11 сард ердөө 1.8% болж буурчээ. Ялангуяа авто тээвэр болон мэдээлэл холбооны салбарын агшилт сөргөөр нөлөөсөн байна. Эцэст нь гадаад худалдааны нөхцөлийн индекс 2025 оны 11-р сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан ч жилийн эхнээсээ 7.7 хувиар өссөн түвшинд хадгалагдлаа. Экспортын үнийг алтны ханшийн өсөлт дэмжсэн бол импортын үн өссөн худалдааны нөхцөлд тодорхой дарамт үзүүлжээ. Ингээд эцэст нь дүгнвэл валютын нөөц, инфляц, эдийн засгийн өсөлтийн хувьд эерэг үзүүлэлт давмгаалж байгаа ч шатхууны нийлүүл, үйлчлэгээний салбарын сулрал зэрэг дотоод эрсдлүүд бодлогын анхаарлын төвд хэвээр байна. Сэргийгт хэрчим хүчинд тушаа болсон 14 шат дамжлага 1 жилийн хүлээлтийг цуцаллаа. Замын үд бомбоор зорчигч ачаа тээвэр эрхлэгчдийн татвар бууруулах тухай тогтоолыг албажуулахыг үүрэгдлээ. Дэлхийн банк Монгол улсыг байгаль хамгаалахад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1% зарцуулахыг зөвлөлөө. Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллав. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоолоо. Ахмад Насууд Арилжааны банкны тэтгэврийн зээлийн бодлогыг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. Монгол улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ. Солонгост анхны монгол сэтгүүл Авизом уучигчдад хүрч эхэллээ. Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл эхэллээ. Бүртгэл 1-р сарын 23-ны хүртэл үргэлжилнэ. Улаанборхон өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тул орон даяар дархлаажуулалтыг эрчимжүүлнэ. Нийслэлийн иргэдийн цахимаар гаргасан газар эзэмших хүсэлтийг эх хонд шийдвэрлэхээр төлөвлөжээ. Монгол улсад жуулчлах захив виз 2025 онд 95.7%-тай олгогджээ. Тайм хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.